Өнөөдөр битэр хандлаад 55 жил анх танилцсанаас 60 жил ингэж болж байна. Ингээд энэ тайжуудын гэж манай авгааг юу овгон тийм манай их бол буурлуудын гэдэг овогтой. Ингээ битэр анх 1966 онд анх танилцж ингэж байсан. Ингээд тэгээ айлгэр болж өдөө жил 7 хүүхдийн аав ээж хоёр боллоо. Тэгээ өнөөдөр энэ очир эрдэнэ хормон хийж бид нарт одоо хамгийн сайхан үйл явдал болж өр хүүхдүүд минь үлгэр дуурайлтай ийм сайхан үйл явдал болж байна. Сэтгэлийн ойлголцол тэгэл хандлан суусан л да. Тэгээ биний нэг үг байдий. Чи бид нар ингээд эхэл цуухтаа нэг 2-3 жилийн амьдрал явахгүй шүү. Хоёулаа нэг 60-70 жилийн амьдралыг зохион шүү гэж би их хэлж байсан. Тэгээ тэр үг маань их бэлэгтэй үг байсан шиг одоо бодож байд юм аа. Энэ аваач надад хэлэхтэйгээ зэрэг тэр 10 хэдтэй байсан. Юу 50-60 жил гээд надад бол хол санагдаж байсан байхгүй юу. Тэгээд нэг мэдсэн чи одоо ингээд 50-60 жил байтхаа бараг нэлээ юу олон жил болцсон. Өнөөдөр тэгээд ингээд очир эрдэнэ хормынхаа бэлэг цайгаа өдөр ах トゥ төрөл садан өөр хүүхэд ач гуч зэнэрэн цуглараад ингээд гоё баяртай энэ үйл явдал болж байгаад маш их баярлж байна. Тэгээд өөрснөө тэр өвлж авсан одоо ур ухаан юу байдیں۔ Тэрийг бүгдийг одоо өр хүүхдээ өвлүүлж үлдээх одоо манай хүүхдүүд чинь ихэнх нь одоо сэлбэр чин зураач ийм хөвгтэй. Би өөрөө зураач юм. Би өөрөө Монгол улсын гарван мэргийн шагаа харвааны ийм алдартай хүн. Тэгээ яг энийг энэ өр хөвгтүүдээ маш өвлүүлж ингэж л одоо үлдээхийг боддог доо. Тэгээ хэлж захидаг юм тийм л байна. Манай энэ хөгшин болгохтой зэрэг гуталч юм. Манай ээж гутал хийдэг хүн байсан. Тэгээ ээж маань өнгөрөхлөөр би ярьж өөрч байж дарга нартай ярьж байж хөгшнөө бас гуталчин болгож ингээд одоо удам дамжсан юм болсод байна да. Би өөр хүүхдүүд одоо би нэг хайрлж эрэгтэй авгаагаа эмэгтэйгээ хайрлж өөр хүүхдээ сайхан өсгөж байж бол эмэгтэй нь болохоор хань ижлээ бас хүндэлж тэрнийгаа дээдэлж ер нь ветерийн зарчим бол худлаа хэлж болохгүй, хулгай хийж болохгүй. Тэгээд энэ үнэн шудраг хүнд их тустай яв хүний тусыг бас хариулж яв гэж ингэж л хэлдэм да хөгтөө. Тэгээд манай ачиндар бол бүгдээр дор өөр хөгтөө 7 хөгт байна. Айлгэр болоод бүгдээрээ тэгээд өнөөрөө өтгөн ямар ч идэр надад бит хоёрын чигтлгаа халууцдгаа сайхан хүмүүжлтэй хөгтүүд байгаа. Тэгээд сүүлд бүгдээрэнд наад жаргал эрүүлэн хийх хүсье. Тэгээ хойч өр хөгтүүд минь бас битэр шиг ингэж хамтдаа олон жил жаргал эвтэй түнжинтэй эв найрамдалтай сайхан байгаасай гэж хүсэн өрөөж байна. За тэгээ энэ хормын ордныхаа бүх ажилчид энэ бүх улсууд сайхан үйлчлэлээ бид нарт манай гэр бүл ер нь бүх энэ гэр бүлүүд сайхан үйлчлэлдэм байна. Маш их баярлаа. Ээж аав хоёр маань өнөөдрийн сайн өдрийг сонгож одоо очир эрдэнэ хормоо хийж байгаа нь бид бүхэнд маш их одоо баяр хөөргийг авчирж байна. Бид одоо 7 хүүхэд нь 7 хүүхэд арчцээ нар нь одоо хол ойроос ирсэн ах トゥ нар одоо маш олон хүн хуран цугларсан. Тэгээд сэтгэл маш өндөр байна. За ер нь бол аав ээжийн сургаал бол алт гэдэг. Ер нь бол хүнд битгий худаа хэлж байгаарэ. Ер нь бол шулуун шудраг явсан хүн бодвол ямар ч юмний бол ороод гардаг. Миний уугаа охин одоо би 5 дүүтэй. Тэгээ 5 дүүгэн бол тэгээд нөгөө ширүүлэх үедээ ширүүлнэ, зөөлөх үедээ зөөлнө. Ер нь бол одоо тэгээд айлын том охины л хийдэг бүхий л юмыг л одоо дүүнэрээ үлгэрлэн дуурайж сурган хүмүүжүүлж ирсэн. Тэгээд миний дүүнэр бол ер нь их сайхан хүмүүжсэн сайн дүүнэртэй. Гэр бүлийн үн цэн утга учир гээл одоо бие биендээ маш үнэнч байдал тэгээд харилцан бие биенээ хүндэтгэх алдаа оноогийн хүлээн зөвшөөрөх засаж залруулах
Ер нь бол тэр бол ер нь хамгийн үнэт зүйл тий. Ер нь бол итгэл нэгдүгээрт тэгээд ер нь бол бие биенээ хайрлаж одоо өвцөн үед нь, зовсон үед нь, баяртай үед нь үргэлж хамтдаа хажууд нь дэрэгдэн байдаг байсан хамгийн сайхан аз жаргалтай байсан. Тэгээд 7 хүүхэд ингээд сүүлийн 1-2-3 жилийн өмнөөс бол нэг алтан хормыг хийчихэд гэсэн тийм бодолтой явж исэн. Гэтэл тэгээд энэ одоо энэ санаж авбад бүтнэ гэдэг шиг нэг л ийм сайхан өдөр ингээд тэр бодож исэн, мөрөдөж исэн мөрөөдөл маань биелдэг юм байна. Тийм маш их баяртай байна. Өнөөдөр алт мөнгөн хурим, очир эрдний хурмаа хийж байгаа бүх сайхан аав ээжүүд, эмээ өвөө нартаа үр ач нартайгаа үеийн үед жаргалтай эрүүлийн сайн сайхан бүхний дээдийг нь одоо амсаж эдэлж явах болтугай гэж хүсэн ирэж байна.